Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 9 удаагийн авраг хасын хөлгүүд багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Хасын хөлгүүд багийн гаргаж байгаа амжилт хүүхэд залууст үлгэр дуурайл болж сагсан бөмбөгийн спортоор хичээлэх сонирхол төрүүлж байгааг ерөнхийлөгч энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм а. Багийн хамт олон үндэсний дээд лигээс гадна Азийн аврагуудын лигийн Зүүн Азийн авраг болон хүрэл медаль хүртэж энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран твийнхээ шилдэг 3 багийн нэг болсонд баяр хүргэж амжилт хүслээ. Та бүхний маань одоо чадвар байгалаас аяасан сайхан авьяас байна. Тэр нь одоо та бүхний өөрсдөө чи ур чадвар байна. Өөрсдөө чи хөдөлмөр зүтгэл гэдэг олон юм шалтгаалж байгаа. Түүний нэг нь бол эв нэгдэл واخгүй юу? Түрүүн билгүүгээс хэлж чинь нэр одоос 4 жилийн өмнө би одоо санжин та бүхэн маань бас ерөнхийлөгчтэй уулзаад энэ сагсан бөмбөгийн холбоог нэг сайхан амлуулмаар байна. Тамирчид маань одоо бүгдээрээ энийг хүсэж байна гэж ярьж ирсний одоо би санаж нэр үнэхээр тэгээд гадагшаа тоглолт хийж чадахгүй бид дотроо өрсөлдөх биш дэлхийдээ өрсөлдмөр байна. Тэгээд одоо эв нэгдэлтэй сайхан өөрчлөлт шинжилт хий гэсэн тэгээд бүгдээрээ хамтдаа сайхан өөрчлөлт шинжилт хийсэн үр дүн одоо ингээ гарч ийн. Ямар сайхан байна. Та бүхний мөн өөрсдөө чи хичээл зүтгэл дээр байсан, санал санаачлага байсан. Бүх баг тамирчид үзэгчд хүртэл дэмжсэн тий. Одоо манай Монголын сагсан бөмбөгийн холбоо бол үнэхээр одоо сайхан ажиллаад тамирчид маань одоо сайхан багталтай сайхан амжилт гаргаад сэтгэл дүүр ингээд явж байгаад одоо би ч гэсэн одоо их баяртай байна. Тэгээ манай ард түмний хэлдэг нэг сайхан үг байдэн шүү дээ. Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал өршдөг гэж. Тий. Энэ бол агуу үг шүү. Тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн сагсан бөмбөгийн холбоод ерөнхийлөгч хүрэлцэхийн санаачлага дэмжлэгээр нэгдсэн билээ. Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, Сахилга Батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдцтай хөгжиж амжилт гаргаж байгааг хасын хөлгүүд багийн эзэн хөрөнгө оруулагч Батирээд энэ үеэр хэлж байлаа. Монголын сагсан бөмбөг бол дотарцсан, тарцсан байсан тий. Маш хүнд үеийг давж исэн. Тэгээд тэр үед бас тамирчид маань нэгдмэл нэг зорилготой болоод Монголын бүх тамирчид маань тэгээд бас ерөнхийлөгчийнхаа дэмжлэгтэйгээр тухайд хэд хэд дуулцаж нэгдэж нийлэх энэ арга эвийг олж явснаар одоо өнөөдөр 4 жилийн дараа бид нэр сая Азийн 30 жилийн түүхтэй сагсан бөмбөгийн одоо түүхтэй ийм улс. Тэгэхэд 60 70 жилийн түүхтэй хятад Японы багуудтай тоглоод бас чиг үзээд бас өөрсдийнхөө энэ ур чадвар хүчээ сорж бас тодорхой хэмжээний амжилт гаргаад ирсэндээ маш их баяртай байгаа. Сайн бид нар тэмцээнд явж байхад ер нь бас нэг анзаарсан зүйлүүд нөгөө манай Монголын сагсанд бас гарсан өөрчлөлтүүд ер нь Азийн орнууд болон одоо бусад орнуудаар аягүй сайн мэдрэгдчихлээ. Өмнө нөгөө биднийг хүлээмжшүүлдэг гэдэг юм уу те жоо үйл тоодыг анзаардаг байсан бол бидрийг сая болоод жишээ нөгөө анхнаасаа хүлээж авахаас гадна дотоодын лигийн нөгөө нэр хүнд одоо гаднаас импорт NBA супер одод ирж байгаа ч гэдэг юм уу те энэ болгоныг нөгөө Азийн бүх орнууд аягүй сайн анзаард юм байна. Тэгээд дотоодын лигийг мань аягүй сайн ярьж байна. Монголын шгшаагийн одоо шгшаагийн баг Монголын багуудын одоо ур чадвар өөрчлөлтийг маш сайн одоо өссөн байна тий. Тэгээд тиймэрхүү төлөвлөлтийг аягүй их сайн ярьж байна. 2024-өөс 2025 оны Монгол Улсын шгшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн 5 тамирчин багтсан байна. Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт спорт бизнес форум олон нийт залуучуудын дунд эв нэгдэл спортын үнд зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Хасын хөлгүүд багийн менежментийг Гүнд инвестмент холдингийн хөрөнгө оруулалттай хөлгүүд спорт менежмент компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй эмэгтэй багаас гадна хөлгүүд академиар дамжуулан залуу үе бэлдэж байна.